90 зууны бахархал болсон Эрдэнэ хотын түүхт 50 жилийн ой мэндийг эрдэнэчүүд та бүхэндээ дэвшүүлье. 20 дугаар зууны Манлай бүтээн байгуулсан Эрдэнэ хотыг барьж байгуулах их ажил Эрдэнэтийн овооны арын хүндэд 1973 оноос эхэлсэн түүхтэй. Улмаар 1974 онд Булган аймгийн Эрдэнэт хороо, 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын 3 дахь том хот болон хөгжлийн шинэ үе эхэлсэн юм. 2026 онд Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ой тохиож байна. Аймгийн засаг даргын захирамжаар түүхт ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бэлтгэл хангах ажлын хэсгийг 28 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, дэд ажлын хэсгүүд тус тусын үүрэг чиглэлийн дагуу төлөвлөгөө гарган ажиллаж байна. Ажлын хэсэг нь ёслол хүндэтгэл, гадаад дотоод хамтын ажиллагаа зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, төгсчлтийн ажлыг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах, спортын арга хэмжээг зохион байгуулах, хэвлэл мэдээлэл, сурчлагаа гэсэн 6 дэд ажлын хэсэг болон 150 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эрдэнэт хотын түүхт 50 жилийн ойг амжилттай зохион байгуулах зорилгоор 90 зууны бахархал Эрдэнэт нийгэм дүүлчлэх төрийн бус байгууллагыг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгууллаа. Тус байгууллага нь ойн бэлтгэл ажлын хүрээнд уулзалт, хурал, бусад арга хэмжээг зохион байгуулах, ойн бүтээн байгуулалтын ажилд хандив, санхүүг бүрдүүлэх, хууль тогтоомжийн хүрээнд захиран зарцуулах зэрэг чиглэлээр ажиллаж байна. Бид 50 жилийн ойг угтаж 50 бүтээн байгуулалт тогтчлтын ажлыг 68.2 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр төлөвлөд байна. Тодорхойлбол Орхон аймгийн төс хөр 20 ажлыг 39.6 тэрбум төгрөгөөр, хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар 9 ажлыг 20.1 тэрбум төгрөгөөр, Баяндөр сумын төс хөр 9 ажлыг 5.1 тэрбум төгрөгөөр, Жаргалан сумын төс хөр 1 ажлыг 300 сая төгрөгөөр, Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын анд баар 11 ажлыг 2.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэхэд төлөвлөж байна. Аймаг орон нутгийн төс хөр гүйцэтгэх хөрөнгө оруулалтын ажлуудыг багцлж харахад тогтчлт засварын ажлын хүрээнд Чандман уулзвраас 5 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замын шинчил болон амрын талбайг гантиглах ажилд 4 тэрбум 343 сая. Урт цагааны алдрын гудамжийг сэргэн засварлахад 1 тэрбум 854 сая. Ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх нөхцөлийг хангах ажлын хүрээнд хүндэтгэлийн гэр болон төв асрын тогтчлт, эд тогшил, бүх шагаан асар худалдаж авах, баяр наадмын зохион байгуулалтыг сайжруулах ажилд 1 тэрбум 129 сая. Иргэдэд аюулгүй ая тухтай орчныг бүрдүүлэх гэрэл төлгийн ажлын хүрээнд 3 төсөл арга хэмжээг 13 байршил хэрэгжүүлж 414 гэрлийг шинээр солино. Үүнд хот доторх гэрэл төлгийн ажлын үргэлжлэл, Баян цагаан багийн гэрэл төлөг, оюут багт гэрэлт гудамж байгуулах ажлууд багтаж байна. Хотыг тойрсон авто замуудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх төвжирлийг сааруулах зорилгоор замын засвар шинжиллийн хүрээнд 11 байршилд 583 км авто замын ажлыг гүйцэтгэнэ. Үүнд 11.4 тэрбум төгрөгийг зарцуулна. Мөн нийгмийн салбар чиглэсэн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх бөгөөд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, иргэд олон нийтийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлууд хийгдэх болно. 2026 онд эрчим хүчний хүчлийг сайжруулах, найдвартай байдлыг хангах зорилгоор дэд станцуудыг нэмж байгуулах, хотын газар доорх инженерийн шугам сүлжээг шинжлэх зэрэг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх ажлууд хийгдэхээр төлөвлөгөөнд тусгагдсан гэдгийг онцолж байна. Хөх Монгол цогцлбарын барилгыг сэргэн засварлах. Эрдэнэт хотын хэмжээнд бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд зориулсан зөв боловсон орчны хэрэгцээ өндөр байна. Иймд Хөх Монгол цогцлбарын гадна хашааг буулгаж, хуримын ордонтой нэгтгэн зохион байгуулж, хүүхдэд ээлтэй ногоон орчин бүхий чөлөө цагийн талбай байгуулна. Эрдэнэт угтах хаалга орчмын тогтчлт. Эрдэнэт угт хаалга орчмын тогтчлтыг сайжруулж, гэрэлтүүлэг хийх, чөлөөт аюулгүй зураг даруулах, орчин бүрдүүлэх, зогсоол нэмж байгуулах, ариун цэврийн байгууламжийг нэмэх ажлууд хийгдэнэ. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар дараах ажлуудыг төлөвлөж байна. Их шүтэн зогсолбор орчмын тогтчлт засвар, сэрэг дүрийн барилгын засвар, гадна засал, үермэг гандиг чулуун болон өнгө тавтан явган хүний зам, ногоон байгууламж, соврог нэмэх, хуучныг сэргэн засах, гадна гэрэл төлгийн шон угсрах, газар шороо, кабель зэрэг тогтчлтын ажилд 3 тэрбум 94 сая төгрөг. Наадмын талбайн тогтчлт. Төвсгэнгэлд хүрээлэнгийн засвар, бүхий барилдаанд зориулсан олон улсын стандарт нийцсэн хөлбөмбөгийн талбай, хиймэл зүлэгжүүлэлт, хөнгөн атлетикийн стандарт гүйлтийн зам, 2600 машины төр зогсоол, ариун цэврийн байгууламж нэмэх ажлууд төлөвлөгдсөн. Тус ажилд 9.2 тэрбум төгрөг. Цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн парк орчмын тогтчлт. Бүх насны хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй тоглоомын талбай шинээр байгуулах. Хүүхдийн паркт 6 нэр төрлийн тоглоом, арга хэмжээ зохион байгуулах тайз бүхий талбайн тогтчлт, ногоон байгууламж, гэрэл төлөг, явган замыг шинжилэн засварлана. Нийт 4.2 тэрбум төгрөг төсвөллөө.
Хурдмаар барианы тогтцолд 20 метрийн урттай 7 метрийн өргөнтэй металл каркастай сүйдрвч барих, 6 метрийн урттай 5 метрийн өргөнтэй тайз бэлтгэх, 1358 м2 явган хүний зам, 1600 м2 ногоон байгууламж, гэрэл түлэг, нийтийн ариун цэврийн байгууламж, нийт төсөв төртөг 605.8 сая. Баян өндөр сумын хөрөнгө оруулалтаар барилгачдын талбайд соёл амралтын хүрээлэн байгуулах ажилд 2.3 тэрбум төгрөг зарцуулна. Гадна зам талбайн тогтцолд буюу 6950 м2 талбайд усан ориглуур, тоглоомын талбай, сагсан бөмбөгийн талбай, гар бөмбөгийн талбай, ногоон байгууламж байгуулна. 1673 м2 талбайд зогсоол, 1648 м2 талбайд явган хүний зам, гэрэл түлэг шинээр байгуулна. Харин Эрдэнэт хотын унган иргэд хөдөлмөрчид Эрдэнэт хотоор угуулсан хэм бүхний дэмжлэгтэйгээр хотын өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амрах чөлөө цагаа өнгөрөөх, орчныг бүрдүүлэх чиглэлээр дараах бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна. Баян өндөр уулын орчны тогтцолд Эрдэнэт гэсэн бичиг бүхий гэрэлт хөшөө байгуулах. Тус хөшөө нь металл рамтай, 6 мм-ийн зузаантай, нүхт ган листэн өнгөлгөөтэй байна. Энэхүү ажилд 285.6 сая төгрөг. Өндөрлөг орчмын тогтцолд явган хүний гүрийг шинээр засварлан тогтжуулж шадлсан замын бүх хэсгийг шинжилэн сайжруулна. Мөн иргэдийн амарч тухлах талбайг тогтжуулж сандал гэрэлтүүлэг зэргийг нэмж байгуулна. 7 дугаар цэцэрлэгийн урд талбайн тогтцолд 7 дугаар цэцэрлэгийн урд талбайд гэрэлтүүлэгтэй, террастай, ногоон байгууламжтай амралтын бүс байгуулна. Мөн автомашины зогсоол, зам талбайн тогтцолдыг гүйцэтгэнэ. Одоглох цэг байгуулах. Эрдэнэт хотыг зорин ирэх аялагчид баяр наадамчдад зориулан хевсний улзуурын урд 18 га талбайд 1200 хүний одоглох талбайг бий болгоно. Мөн ариун цэврийн түр байгууламжийг байршуулна. А1001, А1002 автозам дагуух тогтцолд хотын төв гудамжны тогтцолтын ажлуудыг шинжилэн зохион байгуулна. Энэхүү ажлын хүрээнд зам дагуух, замбраагүй хаягжилтыг эргэн харж эцэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулах, явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талууд бий болно. Мөн дулааны шугам бүхий аркуудын өнгө үзэмжийг сайжруулна. Мөн нэмэлтээр хотын өнгө үзэмжийг өвөрмөц хэлбэрээр сайжруулж, хотын төвийн болон гэр орооллын зарим байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр агаарын чанар сайжирч хотын соёл эергээр нөлөөлнө. Мөн нэг шинэлэг ажил нь дэлхийн нийтийн эко чиг хандлагад нийцүүлэн цахилгаан машин цэнэглэх дэд бүтцийг шийдэж төхөөрөмжийг байршуулахаар төлөвлөлөө. Энэ нь Эрдэнэт хотыг зорин ирэх болон дамжин өнгөрөх иргэдийн цахилгаан машины хэрэглээг дэмжих ээлтэй шийдэл байх болно. Эдгээр бүтээн байгуулалтын үр дүнд стандарттай, иргэндээ ээлтэй, эко орчин бүхий ногоон хотыг цогцоор нь бий болгох юм. Цаашлаад төр иргэн хувийн хэмжлийн хамтын ажиллагааны хүрээнд 50 жилийн ойг бодит ажлуудтай өгдөх боломжтой болж байна. Эрдэнэт хотын 50 жилийн түүх бол эрдэнэтчүүд та бидний хамтын түүх юм. Бид 50 жилийн ойн бүтээн байгуулалтад аж ахуйн нэгж байгууллага иргэн бүрийг хувь нэмрээ оруулж хамтран ажиллахыг урьж байна. Хандивлагчдын хөрөнгө оруулалт нь нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэт хотын ирээдүйн хөгжилд томоохон өсөлт болж үлдэнэ гэдгийг онцолж байна. Өнгөрснийг санаж, өнөөдрийг эрхэмлэж, ирээдүйд итгэх итгэлийг бадраасан хүндэтгэл, итгэл, хүсэл тэмүүлэл дүүрэн 50 жилийн явах тусгай. 90 зууны бахархал Эрдэнэт хот, хамтын оролцоо, хамтын хөгжил. Орхон аймаг Эрдэнэт хот минь цэцэглэн хөгжих болтугай.